За бичлэг эхлэхийн өмнө хальт сонь сайхнаад уртах юм бол энэ 100 саяхан сургуулаад төгслөө. Тэгээд ерөөхдөө диплом өдрөө жоохон завгүй байжгаад одоо л яг буцаад нухацтайгаар YouTube руугаа анхаарал хандуулж байна. Ташин дэлхийд тэр апдейтүүд бол би өөрийнхөө Instagram-ийнхаа стори дээр ч юм уу хөгөөд яваад байсан. Өөрийнхөө дагаагүй бол ороод дагаж болно. Description-ээр линкийг үлдээч. Тэгээд энэ Neo Darwinism бичлэг бол 3 сарын 15-нд Apple Podcast аудио хэлбэрээр 3 сарын 19-нд Philosophy App видео хэлбэрээр орсон байгаа. Тэгээд Apple Podcast бол энэс гадна 3 podcast аудио хэлбэрээр орсон байгаа. Тэгээд хизээ YouTube руу орж ирэх байх юм бол яг нөгөө нийтлсэн өдрийг харж байгаа л тэрнээс нэг 2-3 сарын дараа ч юм орчих واخ гэж тооцож болно ерөөхдөө. Philosophy App дээр бас Neo Darwinism-аас гадна 2 бичлэг орсон байгаа. Улс төрийн луужин болон Молох гэдэг нөгөө нэг эцний үлгэр домгийн чөтгөр ахгүй юу? Чөтгөрийг одоо тоглоомын онолоор зөөрлүүлж хийсэн байгаа юм. За тэгээд бичлэг рүү оръё да. За өмнөх бичлэгтэр хүн төрөлхтний сэтгэлгээний их тесрэлт гэж яригддаг өнөөгийн хувьслын онолын гол тулгуур буюу Дарвинизмын талаар ярьсан. Гэхдээ хэдийгээр тулгуурч гэсэн хувьслын онол гэдэг зүйл бол ганц Дарвинизмаар хязгаарлагдахгүй, Дарвинизмаас ч юм уу Дарвинизмын үед, Дарвинизмын дараа ч маш олон хувилбар, олон тайлбаруудтайгаар зэрэгцэн олон янзаар орж ирсэн нэг тийм том бүхэл ерөнхий санаа сэтгэлгээний хөдөлгөөн маягийн зүйл гэдгийг миний өмнөх бичлэг үзсэн бол сайн ойлгож байгаа хаа. Яг өмнөх бичлэгээ маш товчхон сануулах юм бол 18-аас 19-р зуунаас өмнө бол өөрнийх нь нөгөө туйлын үнэн, туйлын ганц бурхан дээр сүрэлдэг семитик шашнуудынхаа нөлөөнөөс шалтгаалаад амьд биетүүдийн төрлөх оршихуйн ч гэсэн тийм туйлын тогтмол хувиршгүй мөн чанартай гэж үзчихсэн. Хүн хизээд хүн шиг л байсан, анааш хизээд анааш шиг л байсан. Яагаад гэвэл тэднийг бүгдийг бурхан тус нь нэг бүрчлээ одоо нөгөө өөрчлөгдөшгүй мөн чанартайгаар бүтээсэн те. Тэнгүү шинжлэх ухаан хөгжөөд одоо жишээ нэг талд биологчд эдэр маань амьтдыг шинжлэх ухаанч маягаар нарийн ширийн ухацтайгаар судлаад ирэнгүүт нөгөө талд малтгайхан ч гэсэн янз бүрийн амьтдын арга сонирх хач олдууруудтай яалтчгүй нүүр тулаад ирэнгүүт ирээд байж да. Ер нь энэ организмууд чинь тогтсон биш, өөрчлөгдмөл хөрмөл мөн чанартай юм биш үү гээл хувьслын онолын санаа эргцүүлэлүүд энэ тэнд баг багаар цухуулж эхэлж байгаа юм л та. Тэгээд тэр олон санаануудаас хамгийн онцлог одоо нөгөө Дарвинизмын гол суурийг тавьж өгсөн онол ололтуудыг бас өмнөх бичлэгтэр илүүдэл эренгүй ярьсан байгаа. Бас дээрэс нэмээд Дарвинизм гэдэг онол чинь ер нь ингэхэд тэр өмнөх санаануудаас юугаар ялгаатай, юугаар онцгой болоод хувьслын онолын гол төлөөлөгч зангуу нь олоо явчваа гэдгийг нь бас тайлбарсан те. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр харин яах вэ гэхээр Дарвин нас барснаас хоошоо Дарвины дараагаас ер нь хувьслын онолын нэр хүнд байр суурь нь ямар шухан байдалтай байсан. Ер нь ямар асуудалтай тулгарч ирсэн те. Ямар байдлаар ямар түүхэн нөхцлүүдийн нухчаанаас нөгөө Neo Darwinism буюу одоо баг орчин үеийн хувьслын онолын гол шиг баримжаас гэж хэлж болно доо Neo Darwinismыг. Дарвинизмаас Neo Darwinism хүртэл ярихаар бэлдсэн байгаа өнөөдрийн бичлэгтэр. За тэгэхээр Дарвинизм тухайн үедээ ерөөсөө шийдэгдэж чадаагүй, хариу нь олдохгүй байсан нэг хамгийн том асуудал байсан нь өөрчлөлтүүд яаж удамшдığım бэ гэдгийг цохилдог. За Дарвинизм бол ер нь хамгийн том зургаараа 3 зарчим дээр суурилж байгаа байхгүй юу? Эхнийх нь өөрчлөлтүүд оршдог. Анааш болгон хоорондоо хизээж 100% адилхан байхгүй те. Гадна төрхийн хувьд ч тэр, дотоод шин чанаа зан характерын хувьд ч тэр заавал бие биенээс үл ялгаатай байхаа байдлаар төрдөг. Нэгдүгээр суурь зарчим нь. Энийг бол хувьслын онолынхан мэдээж бүгдээр ийм найрамдалтай гараа өргөө санал нийлж байгаа юм. Хоёрдугаар зарчим нь болохоор тэр өөрчлөлтүүд нь дараагийн үедээ удамшдаг. Мэдээж угаасаа удамшихгүй бол тийм өөрчлөлтүүд байсан байгаагүй ялгаагүй хэдэн жилч өнгөрсөн хувьсэл гэж явахдаггүй шүү дээ. Тэгэхээр хоёрдугаар зарчмын тунхаглал дээр нь бол бас л бүгдээр гараа өргөө санал нийлж байгаа боловч тэгвэл хэрхэн удамшдığım бэ гэсэн механизмын тал дээр хідэн талд гараад бич дээрээ тулцсан байгаа. Хамгийн анхны асуудал бол хувьслын онолын. Дарвин өөрөө бол энэ удамшлын механизмыг биелаа үнэхээр ихтгэлтэйгээр хэлж мэдэхгүй юм байна. Илүү их судалгаа хэрэгтэй байна хэдүүлэн чинь гэдгээ бол бүрэн хүлээн зөвшөөрч ирсэн. Тэгээ зүйлийн үүсэл намаа бичснээс хойшоо бүр 10 жилийн дараа яг нэг хальт таамаг цухуулгасан чинь тэр нь хэд алхаал хязаагсан байт юм л да. Дарвины таамаг нь юу байсан бэ гэдгийг хайлт сонирхуулаад хэлэх юм бол бидний биеийн эдис болохноос одоо булчинж байд юм уу, арьс өөх эд эрэхтэн одоо юу л байдیں۔ Бидний бие дотор хариалгаж байгаа бүх эдиснээс яг тухайн хэсгийнхаа мэдээллийг агуулж байгаа жимюл гэдэг нэг тийм жижиг бөөмөнцөр ялгараад тэр нь цусаар дамжингуудаа нөхөн үрж хүн системд сугалж хуримтлагддаг байж магадгүй. Тэгээд хоёр биет үржил оронгууд хоёр талынхаа бүх эдисийг агуулж байгаа тэр хуримтлагдсан мэдээллүүд нь хоорондоо холилдоод одоо нөгөө огтлцоод нэмэгдээ дараагийн үедээ удамшдığım болов да гэж Дарвин таамаглал төвшүүлж ирсэн юм. Тэгсэн чинь тэрнээс хэдхэн жилийн дотор Дарвины өөрийнх нь үеэл буюу нөгөө өмнөх сэгчлэгээр хэлсэн санаж байгаа бол муу генийг цэвэрлэх евгеник үзлийг үндэслэгч Франсис Галтон Дарвины санааг туршилтаараа бүр нэгцаасан байдаг. За биеийн эдиснээс ялгарч байгаа жижиг бөөмөнцрүүд цусаар дамжиж нөхөн үрж хүн системд хуримтлагдана гэсэн шүү дээ. Тэгвэл хоёр өөр амьд биетийн цусын л сольчих юм бол удамшлын мэдээлэл нь ч гэсэн тодорхой хэмжээгээр солигдно гэсэн үг шүү дээ. Дарвиныхаар бол
Тэнгүүд Галтан хоёр өөрт үйлдвэрийн туулайнуудын цусыг олон удаагийн давтамжтайгаар маш хэмжээгээр сольж агаад тэр хоёрыг өөр адилхан үйлдвэрийн туулайтай нь үржилт оруулаад үтсэн чинь ямар ч ялгаа гараагүй болохоор удамшлын мэдээлэл цустай ямар ч хамааралгүй байна гэдээ цагцсан байдаг. Тэнгүүд нөө Дарвинизмын 3 дугаар зарчим нь байгалийн шалгаral сохор бөгөөд утга учиргүй шүүлтүр гэсэн штэ. 2 дугаар зарчмынх нь механизмын няцаагчингууд 3 дугаар зарчмын ч гэсэн югасаа нийх сонсоод байх шаардлага болоод ирэх учраас яг энэ Дарвиныг нас барсны дараахан буюу 1880-1920 оныг бол бүр түүхэнд Дарвинизмын хэртэлт одоо нэгсэндээ Дарвинизм гэдэг онол хөвслийн онолоос арчигдахын ирмэг дээр ирсэн үе гэж үздэг юм байлээ. Тэнгүү тэр үед нь Дарвинизмыг орлох гэж оролдож байгаа хөвслийн онол гэдэг зүйлийг ирээдүйд гартаа хатахад хамгийн ойрхон байсан дараагийн онолууд нь гарч ирсэн байгаа. Эхнийх нь неоламаркизм. Ламаркийн онолыг бол өмнөх бичлэгтэр ярьсан те. Нөгөө анааш үзүүгээ сунгахыг хүсэнгүүт хүзүн баг зэрэг сунгагдаг буюу тэр анаашны амьд ахуудах хүсэл зориг ирмэлцэл бий болгосон үр дүн нь дараагийн үедээ удамшиж үлддэг гэсэн зорилгоо суурилсан хөвслийн онол байдаг. Неоламаркизм бол ер нь тэрнтэйгээ бараг адилхан. Гэхдээ яг ганц ялгаа нь тэр хүсэл нь ухамсаргүй маягийн буюу одоо тийм гадаад орчны дарамтнаас л гаргаж байгаа ухамсаргүй хариу үйлдэл нэгсэндээ хүсэл гэсэн тийм комплекс утга учиртай зүйлхээс илүүтэй зүгээр ухамсаргүй ирмэлзэл маягийн жолоодлохоор амьд биетүүд баг багаар өөрчлөгддөг. Тэгээд тэр өөрчлөлт нь удамшд юм а гэсэн санаа. За хоёр дахь мейнстрим хэмсний онол нь ортогенз гээд энэ болохоор жоохон шашинтайгаа илүү холбоотой болчдөг онолоо. Ер нь угаасаа өнөөгийн христийн бөгөөд стамын шашны итгэгч ч гэсэн голцоо тэр 1920 оны үеийн ортогензүүдтэй адилхан гармайт идэвшүүлт юм байлээ. Энэ онолын маань гол санаа нь юу гэхээр хувьслын онол гэдэг зүйл бол цаанаасаа үүгдсэн шугам чиглэлийн дагуу буюу урьдаас тодорхой болсон зохиолын дагуу урагшилт юм аа. Илүү тодруулбал бид хэдийн дотор ямарваа нэгэн сүрж эсэргүүцэх ямар ч боломжгүй биднийг цаанаас нь өдөрж идэг нэг тийм хүч ирмэлцэл маягийн зүйл байдаг гэж байгаа юм. Тэгээ тэр дотоод хүч нь өөрчлөгдөшгүй бөгөөд нэг л зүйлийг зорддог учраас яг өнгөс зургаараа хаа нэг жижиг сажиг зүйлсийн ялгаа гарч болгоч гэсэн том зургаар бол хувьслын онол бол Sever God's Plan буюу Бурхны бичсэн зохиол, Бурхны төлөвлөгөөний нэг хэсэг юм аа. Өөрөөр хэлбэл хувьслын онолыг амьтад өөрсдөө чиглүүлдэг гэхээс илүүтэй зөвхөн Бурхны grand narrative, Бурхны төлөвлөгөөний дагуу хувьсд юм а гэж үзэж ийсэн. Ортогенцийнхан бол Ирланд хандгай гээд нэг амьтнаар аягүй жишээ авдаг байсан юм байлээ. Ирланд хандгай гэдэг нь болохоор нэг өөрийн хүслээс үл шалтгаалаад еврэн томорсоор байгаа сүултээ толгоогоо даахаа болоод устдад үгүй болцсон амьт юм байлээ л дээ. Ортогенцийнхан хувьслыг зоригтойгоор харж байгаа нь яг уу Леон Ламаркизмтай төстэй боловч тэр зорилгыг хин нэгний чөлөөт хүслээр биш цаанаас өгөгдсөн шув шулуун шугамн зохиол маягаар одоо магадгүй шашинлаг шинжээр авч үзэж байгаа нь ялгаатай гэдээ ойлгочих болно. Гэтэ яг нэг юм ойлгох ёстой нь ортогенцийнхан бол бүгдээрээ шашны итгэгч гэж хэлээгүй шүү. Угаасаа тийм ч байгаагүй. Гэхдээ ортогенцийн хувьслын онол нь өрнийхний уламжлалт буюу нөгөө шашнаас үүдэлтэй итгэл үнэмшилтэй нь хамгийн нэгт холбоотой тэр шинж дээр нь бараг шууд байдлаар суурилсан хувьслын онол гэдгийг л анзаарчих болно. Тэгэхээр шашингүй ортогенцийнхан ч гэсэн байдаг гэсэн үг. Тэд нар болохоор Бурхны төлөвлөгөө ш тийм нэг үл мэдэх хүч магадгүй Хегел эдний ярьдаг байсан абсолют ертөнцийн өөрийнх нь спиритийн сэрэлт идэр ч юм уу. Тиймэрхүү нэг тодорхойгүй дотоод хүч маягаар авч үзэж исэн байт юм байлээ. За тэгээд ингээд харангууд тухайн үеийн мейнстрим неоламаркизм ортогенц эдрэгээд хувьслын онолынхны ерөнхий чиг баримжаа нь хувьслын онолыг утга учиртай зорилготойгоор авч үзээд эхэлсэн байсан байгааз. Даран мал ганцаараа энийг сохор утга учиргүйгээр зөрүүлсэн байгаа байхгүй юу? Амьтдын тэр ямар ч утга учиргүй цэвэр тохиоллын санамсаргүй өчүүхэн өөрчлөлтүүд нь л маш бага багаар хуримтлагцаар байгалийн шалгаралтаа шигшүүсээр олон сая жилийн дараа магадгүй тэр нөгөө өмнөх байдлаас илт ялгаатайгаар харагдаж байгаа үр дүнгууд нь л одоо амьтад анханасаа утга учиртай зорилготойгоор хөвссөн юм шиг тийм хуурамч зэрэглийг харуулад байгаамаа. Яг үндсэндээ бол бүгд цэвэр тохиолдол юм аа. Хувьсэл бол утга учиргүй гэж үзэж байгаа штэ. Тэгээ яриа үжингууд Дарвинизмд бас нэг хоёр дэгч том асуудал үүсдэн хүмүүс Дарвины нөгөө цэвэр тохиоллын өчүүхэн өөрчлөлтүүд маш багаар хуримтлагдаг гэдэг үгүүлбэр нөлөөж авангуудаа түүнийг нь яцаах Кембрийн үеийн олдрууд яаж чагд айгүй их олдоод эхэлсэн байдیں۔ Кембри үе гэдэг нь ерөөхдөө 540-оос 490 гаруй сая жилийн өмнөх нэг 50 сая гаруй жилийн интервал хэлээд байгаа юм л та. Тухайд маллахынхаа хамгийн анхны комплекс буюу тийм нарийн системлэг хэрэгтэн тогтолцоотой амьтад бол бүгдээрээ Кембри үеэс гаралтай гэдгийг фасилаар нь орж тогтоонгуудаа яагаад ер нь Кембри үеэс өмнөх тэр комплекс байдал руу баг багаар хувьсаад явж явах ёстой байсан завсрын төрөл зүйлүүд маань байхгүй байна. Тэдний фасил яагаад ер нь олдохгүй байна? Яг нэг Кембри үед хин нэгэн дээд хүч гаднаас нөлөөлөөд нөгөө нэг эст байсан доод хүчний организмуудыг шууд ийм дээд хүчний комплекс амьтад болгоод бүтээсэн юм шиг тийм сэжигтэй дүр зураг буугаад ирж байгаа байхгүй юу? Буюу Дарвин хэлжсэн шиг тэр амьтад баг багаар өөрчлөгдөг гэдгийг худлаа олох гээд ирж байгаа юм.
Энэ талаар бичлэгийн дунд хэсэгт илүү гүнзгий ярих болохоор санаа зовлтгүй. Одоохондоо бол зүгээр л нөгөө тухайн үед бүхий шинжлэх ухааны туршилт баримтууд нь ингээд дарвинизм эсрэг чиглээд эхэлсэн болохоор дарвинизм маань хөвслийн онол гэдэг тоглоомноос ашиглахад маш ойрхон байсан гэдгийг л ойлгочих болно. За тэгвэл дарвинизмыг хин тэр англиас аварч хөвслийн онолын орой дээр нь буцааж авчирсан бэ гэхлээр нөгөө л нэг генийг үндэслэгч Мендел Грегер гэж хэлж болно. Өмнөх бичлэгнийхаа төсөл хэсэгт нэг хальт дуртаа дууссан санагдаж байна. Хүн төрлөختөн ген гэдэг зүйлийг нээж илрүүлснээрээ удамшлын мэдээллийг дискрет байдлаар дамжуулах боломжтой байна гэдгийг олчж байгаа хамгийн чухал нь. Дарвины хамаг болохоор нөгөө эд эсээс ялгарч байгаа бөөмөнцрүүд нөгөө хүнийхээ бөөмөнцрүүдтэй уулзах маягаар удамшлын мэдээлэл дамжуулагдаж холилдог гэж хамгаалж ирсэн шүү дээ. Энийг нь үеэл Франсис Галтын туулааныхаа туршилтаар хэлбэрхаан практик дээр нэгцаасан гэдгийг бас хэлсэн. Ер нь гэхдээ практикаар шалгаад авах шаардлагагүй тэр механизмынх нь агуулга нь өөрөө онлынхаа үүднээс анханаас маш алдаатай байсан байгаа байхгүй юу? Хэрвээ Дарвин хэлжсэн шиг энэ хоорондоо уусдаг удамшлын мэдээллийг үнэн гэж үзэх юм бол жишээ нь одоо нэг амьд бие тохиоллоор бусдаас өөр хүмүүс шин чанартай төрчлөө гэхэд тэр нь хэдхэн генерашны дараа л ихэд бусдаагаа уулзтаад байхгүй болчихоор байгааз. Юу гэсэн үг гэхээр одоо зүйлүүлээд хэлэх юм бол цагаан хар хоёр будыг холих юм бол саарл өнгийн буд гарна да. Харин тэр саарл будгийг дараагийн үе дээр нь дахиад хар будагтай олчих юм бол буцаал баг хар будаг гараад ирнэ штэ. Буюу тэдгээр үйл ялэг өчүүхэн онцгой өөрчлөлтүүд бол товоож гарч ирэх ямар ч боломжгүйгээр маста даруулаад одоо огт хөвсөл эдэр үүсгэж чадахгүй уусаад алга болчихоор байгаа байхгүй юу Дарвины. Хэрвээ Дарвиныхаар авч үзвэл Дарвины энэ алдаатай механизмын хамгааллыг тэгэхээр Менделийн ген засч өгсөн гэсэн үг. Хэрвээ удамшлын мэдээлэл Дарвиных шиг тийм уусмал байдлаар биш бие даасан дискрет байдлаар шилжих юм бол хэдэн ч үе өнгөрсөн яг орчин үеийн шинжлэх ухаанд бол 10-аас дээш үе өнгөрөхэд зарим дискрет мэдээлэл бүр бүсээ алга болох магадaltaй гэдэг судалгаа бол байд юм байлээ. Гэхдээ ядчил 10 үе дотроо тэр шинж удамшигдах боломжтой байна гэдэг нь Дарвины тэр модноос гараад ирсэн сохор байгалийн шалгарал зориггүй хөвслийн онолыг хамаагүй бодтой болгоод ирж байгаа гэсэн үг. Гений ажиллах сашмыг бол хэдүүлээ 10 жилдээ үзчихсэн те. Гэхдээ яг дахиад сануулад маш товчхон бөгөөд бүдүүлэхээр тайлбарлах юм бол хэдүүлэнгийн чинь ДНХ 46 хоромсон омыг аав ээжээсээ 50-50-аар нь рандом байдлаар рандом шин чанаруудыг нь хольж өөртөө авч байгаа те. Тэгэнгүүт аав ээж маань ч гэсэн бас адилхан өөрийнхөө аав ээжээс генээ авч байгаа буюу нэгсэндээ бидэнд хоёр талынхаа дөрвөн үе эмээгийн нийт генээс 25%-25%-25%-аар нь янз бүрийн комбинац үүсгэж хэдүүлэн чинь хүч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэх мэтэр хэдүүлээ илэнц, хуланц, илэн хулан холбоо өндөр бүхий л өвөг эмгийнхаа рандом нэг шин чанарыг дангаар нь удамшиж авах боломжтой болж таарна да. Өөрөөр хэлбэл миний 10 дахь үеийн өвгийн маань удамшлын мэдээлж гисэн ерөөсөө уусаж алга болох ч юм уу эсвэл өөр гентэй холилдож өөрчлөгдөлгүйгээр яг байгаа тэр шин чанараараа над дээр ирэх боломжтой болоод ирж байгаа юм. Менделийн үед бол ДНХ гэдэг зүйл хараахан нээж илрүүлэгдээг байсан болохоор манай хүн тийм молекулын түвшний нарийн эмпирик шинжлэх ухааны туршилт дээр бол хийгээгүй ч гэсэн олон тооны ургамал дээр ажилтны аргаар зүй тогтлыг нь бол анзаараад нэг энэ ген гэдсэн концепцийг бол ямар ч гэсэн гаргаад ирсэн байгаамаа. Уг нь бол манай хүн бүр Дарвиныг амьд байхад яг Дарвиныг нөгөө бусад хөвслийн онолынхондоо өөлүүлээд хэмлүүлээд байж хахад нь гений нээлттэй гаргацсан байсан байхгүй юу. Даанч Мендел тийм алдартай эрдэмтэн биш байсан болохоор тэрийг Дарвин олж уншаагүй байгаа. Ер нь бас Дарвин ч гэлтгүү хинч Менделийг нухацтайгаар тоож авч үзээгүй байжгаад бүр сүүлд 1900 он гарсны дараа л энэ ген гэдэг зүйл маань олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн байт юм байлээ. Тэгэхээр Дарвин Мендел хоёрт бол хоёулангийнхын хувьд ер нь аюу харамсалтай байгаас тий. За тийм ямар ч байсан тэгээд Менделийн гений нээлтийн ачаар хөвсөл гэдэг зүйл Леола Маркиз Мортегийн зэдрийнхний хэлжсэн шиг амьтад ерөөсөө тийм дотоод ирмэлцлээрээ ч юм уу эсвэл гадны тийм ямарваа нэг зоригтой хүчний нөлөөгөөр хөвсдөг бол биш болж таарлаа тий. Яагаад гэвэл Дарвинизмын 2 дугаар зарчмын механизм нь нотлогдох үндсэлтэй болоод ирж байгаа учраас нөгөө 3 дугаар зарчим буюу амьтад үнэхээр л цэвэр утга учиргүй биологийнхаа үйл ажиллагаагаар л сохроор удамшиж хөвсд юм байна. За ингээ ямар ч хэлээс нөгөө Дарвинизмыг бөөлөхөд байсан бүлийний 2 гол том 2 онолыг няцаачлаа. Гэхдээ энэ ген гэдэг онолд хэдийгээр Дарвинизмын 2 дайсныг дарж авснараа Дарвинизмыг аварсан юм шиг боловч бодит байдал дээр дайсны дайс үргэлж миний найз байдгүй гэдгийг цаашдаа харуулсан байдаг. Дарвинизмын эсрэг тусдаа гурвдагч тийм Менделиан эсвэл мутацийн гэж ярьдаг. Тусдаа өөр онол бий болоод явцсан байна. Тэгвэл энэ тусдаа Менделийнхэн маань юу гэж үзчихсэн бэ гэхлээр за тэр хөвслийн онол бол зоригтой зориггүй нь яах вэ? Тэрнээс өмнө бидний шийдэх ёстой Дарвинизмын илүү нэг том ноцтой алдаа байгаа нь амьтад баг багаар хөвсдгүү генет мутацлагдаж огцом хөвсд юм байна. Нөгөө байгалийн шалгарал зориулагдсан айгүй чухал онцгой генүүд маань нуугдмал байдалтай байж байгаад 10 үе өнгөрсний дараа ч гэсэн генет гарч иж болно гэсэн штэ. Менделийнхэн үндсэндээ тэр ололт төр толгуурлаад ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр нөгөө онцгой генүүд маань аль нэг үе дээр генет гарч ирэх тэр үед амьтад ч гэсэн генет өөрчлөгдөж мутацлагдах боломжтой болоод ирнэ.
Тэр генетик өөрчлөлтүүд л амьтдыг хувьсгасан шиг хувьслын ол гэдэг зүйлийг юу нурчлуулд юм байна. Дарууны ярьжсэн шиг тэгж баг багаар бол хувьсдгүй мэн шүү гэдгийг гений онолд нь олцлоо гэж. Ерөнхийдөө дарвинизм гэдэг онол бол баг бүр өмнөхөөсөө дор хавслын ирмэг дээр хүрээд ирж байгаа байхгүй. Тэнгүүд яг хуу азар нийх бодлохгүй дарвинизмын тал зогсох, дарвинизмыг дэмжиж чадах нэг хүчтэй баримт тооцоо эцэст нь гарч ирсэн байдаг нь Карл Пирсон гэдэг математикч яхаа. Манай хүн бол биометрийн багийнхантайгаа цуг хүний өндөр, гавлын ас, шувууны хошуу өдргээл ер нь нэлээд олон төрлийн гол маш их хэмжээний биодатаг цуглуулж агаад тэрийг графикаар зураад үтсэн чинь нөгөө бидний сайн мэдих нормал тархалт буюу хонхны мөрөлтийн диаграм гарч ирсэн байдаг. Энэ тархалтыг бол ер нь харж ирсэн байх те. Яг хөө мэдгүй хүмүүст нэг товчхон тайлбарлах юм бол зүйл доторх амьтдын нийт тоо толгой бөгөөд тэр тоо толгойн баг бүх шин чанарууд нь үргэлж дундаж руугаа тэмүүлдэг. Маш цөөхөн хэсгэл дунджаасаа гардаг буюу дунджаасаа холдох тусам тоо толгойн ч гэсэн цөөрдөг гэдэг тархалт байгаа. Энэ тархалт юг харуулсан гэхлээр хувьсэл дискрет шинжтэй биш буюу генж гэж ер нь байхгүй гэж болох юм байна. Хэдүүлээ энэ тал дээр бол дахиад илүү гүнзгий нарийн шинжилгээ хийх шаардлагатай байна. Энэ статистикаар лав тэгээд амьтад баг багаар хувьсдаг гэдэг нь бол 100% нотлогдчихлоо. Ер нь даруул хамгийн үнэн байсан юм шүү дээ гэл. Хэрэв хувьслын онолын хөдөлгүүр нь ген шиг юм дискрет шинжтэй генет мутацлагддаг огцом зүйл байсан бол граф дээр ийм цэвэрхэн смут тархалт гарч ирэх боломжгүй. Хүн дээр жишээ авахад л одоо нэг хэсэг нь намхан нэг хэсэг нь өндөрч байд юм уу? Эсвэл нэг хэсэг нь намхан нэг хэсэг нь өндөр нэг хэсэг нь дундч юм уу? Тийм нэг жиг тархалтын шинжтэй. Ямар ч л байсан яаж ч оцсон нормал тархалт бол гарч ирэхгүй тодорхой учраас бас ер нь ингэ шинэ ген үүсч бий болж иж мутац үүснэ гэдэг байгаа. Тэгвэл тэр шинэ ген чинь ер нь хаанаас гарч ирэх юм бэ? Яалтчгүй тааны яриад байгаа энэ ген гэдэг зүйл чинь үнэхээр хүлийн зөвшөөрөх аргагүй с ижигтэй байна менталийнхаа тий. Таны онол бол худлаа юм шүү гэж эсэргүүцэж байгаа юм. Ингээд энэ хүчээс гений нээлтээр суурилж энэ онолтод итгэж байгаа менталийнхан болон хуучин дарвинизмын талыг баримтлагч биометрчд гээд хоёр талд гарчиж байгаа хувьслын ол ерхийдөө. За тэгэнгүүт энэ хоёрыг эвлэрүүлэн нэгтүүлж өнөөдрийн бишгийн гол сэдв неодарвинизмыг бий болгосон хүмүүс бол бас л өөр нэг математикчд байсан. Ер нь бол неодарвинизм гэдгийг тавчхан тайлбарлах юм бол генетик гэдэг нээлтийг Дарвины хуучин онолтой нь уялдуулж, холбож, тайлбарлаж нэгтгэж байгаа л хэлбэр байхгүй юу? Неодарвинизмыг бас өөрөөр орчин үеийн синтез буюу орчин үеийн нэгтгэл гэж бас хэлдэг. Неодарвинизмаас хойшоо хувьслын онол гэдэг зүйл бол цэвэр магадлал статистик буюу математиктэй холбоотой болж ирсэн гэсэн үг. Тодорхойлолт нь ч гэсэн бүр зарим сургагчдүүдэд тоо толгой дох генийн татамжийн өөрчлөлтийг л хувьсэл гэдэг юм а гэж орж ирд юм хэлээ л дээ. За тэгвэл одоо хэдүүлээ неодарвинизмын хэрхэн менталийнхан болон дарвинизмын биометрчд хоёрыг нэгтгэсэн бэ гэдгийг ярив. Маш товчхондоо ерөөсөө л генийг тийм атом шиг олон хэмжээгээр оршдог гэдгийг гэсэн санааг төвшүүлсэн байгаа. Юу гэхээр нэг ген л хүний нэг шин чанарыг тодорхойлждаг энгийн зүйл бол ерөөсөө биш ээ. Маш олон генүүд олон янзаар нийлбэр комбинац үүсгэж ижил өөр шин чанаруудыг бий болгодог гэсэн үг. Ингээд үзчихвэл угаасаа түрүүний нөгөө тэр мутац үүсгдэг ген чинь хаанаас гарч ирээд байгаа юм бэ гэдэг асуултын хариулт бас олдоод ирнэ. Хувьсэл явагдахын тулд заавал нэг өмнө нь огт байгаагүй цоо шин ген хаанаас ч юм үүсэж мутацлагдаад байх шаардлагагүй. Зүгээр л өмнө байсан генүүд шин комбинац үүсгэтэл тэр нь өрмөц чанарыг үүсгээд цаашаа удамшуулах нөхцөлтэй болно л гэдгийг яриад байгаа юм. Тэгвэл одоо түрүүний нөгөө нормал тархалтын жишээ рүү буцаад орё л та. За хүний өндөр жишээлбэл хоёр төрлийн ген байгаа гэж төсөөлж хийдүүлээ. Энэ ихтэй зүгээр зүйл жишээ шүү. Нэг нь хүнийг өндөр болгодог ген, нөгөөх нь амхан болгодог ген. Би тэгэнгүүт энэ хоёр генээс рандомаар 100 суглаад авангууд их их тохиолдолд хоёр гений маань харьцаа бараг яг тэнцвүүгээ надад хүрч ирнэ дээ. Бүр маш зөөн тохиолдолд би өндөр генийг олныг суглах ч юм уу, эсвэл амхан генийг олныг суглах ховор комбинацийг үүсгэн тэ. Энэ зарчмаас шалтгаалж хүн амын өндрийн статистик жиг тархалт биш нормал тархалтаар гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр ууг нь бол үнэхээр л менталийнхны хэлжсэн шиг удамшлыг дамжуулагч энэ ген гэдэг зүйл бол дискрет шинжтэй гэж байгаа нь зөв боловч энэ нь биедан биш маш олон комбинацийн үр дүнд үе олноороо цуг оршиж идэх учраас том үр дүнгээр нь хараад үзэнгүүт бараг л дискрет биш юм шиг тийм смут үйл ялэг өөрчлөлтүүдийг байгаль дээр харуулдаг буюу Дарвины ч гэсэн зөв гэсэн үг. За ингээд энэ хоёр маань сайхан эвлэрч нэгдээд 1930-ад оны үед ихэд шинжлэх ухааны үед генетик суурьтай дарвинизм буюу бишний энэ гол сэдв неодарвинизм маань онолынхоо үед бүтэн болж бүрлдээд тэрнээс хойш за нэг 10 гаруй жилийн хугацаанд практик дээр ч гэсэн аажмаар хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн байгаа. Нөгөө биологчид, амьтын судлаач ч юм уу эсвэл ботаникийн эдэр бол ботаникийн ургамал судлаач те. Үнэхээр л неодарвинизмын тэр математик арга зүйн байгаль дээрх баримтуудтай яг тагт хараад байна. Ер нь хувьслын онолын хамгийн зөв загварыг хүн төрөлхтөө олчж байгаа юм биш үү тэгэл. Нөгөө талд палеонтологийн ч гэсэн 540 сая жилээс өмнөх амьтдын фосил олоод тэрийг зүү тоглоорон судаад үзэнгүүт яг л неодарвинизмын он шиг амьтад баг багаар хувьсж байгаа нэлт харагдсан байгаа.
Ер нь л одоо амьдарч байгаас эхлээд 500 сая жилийн өмнөх хүртэл амьдарч исэн бараг л бүх амьтдын фасилиас яг тов тодорхой ном журмаар амжилттай олдоод неодарвинизм бол бараг л бүх шинжлэх ухааны салбарт хангалттай нотлогдож хүлээн зөвшөөрөгдөхийн даваан дээр байж хахад нь Кембри үе гэж нэг аюултай асуудал гарч ирсэн. Түрүүн бичлэгийн ихэд бас нэг хальт ярьсан те санаж байгаа бол нөгөө өндөр түвшний эргэтэн тогтолцоотой комплекс амьтад маань хамгийн цаандаа 540 сая жил буюу Кембри үеэс л олддог. Тэрнээс өмнөх тэр комплекс зам руугаа хувьсж байгаа завсрын төрөл зүйлүүдийн фасилиас ерөөсөө олддоггүй учраас ялангуяа шашныхаа энийг үлгэж аваад юу гэж аргумент төвшүүлдэг гэхлээр энд нэг юм болсон байна. 540 сая жилийн өмнө энд нэг гадны хүч буюу одоо бүтээгч бурхан маягийн зүйл ч юм уу тэр комплекс амьтдыг нэг бүрчлэн бүтээгээд эсвэл бүтээх нөхцөлийн загварчилж бүрдүүлээд ч юм уу те. За яг тэрнээс хойшоо бол тэгэл өстой та нарын хилдэхээр баг багаар хувьсаад явдсан байгаа зү. Неодарвинизм хувьслын онлын механизмыг тайлбарласан ч гэсэн эхлэлийг тайлбарлаж чадсангүй их маягаар зөргүүлж эхэлсэн. Неодарвинистууд тэгэнгүүт энүүнд нь ямар хариу өгч ирсэн бэхлээр Кембри үеэс эхэлж амьтад хатуу ястай болсон. Тэгэхээр тэрнээс өмнөх нь бол дандаа зөөлхөн тийм цэлцэгнүүр шиг биетэй байсан учраас чулуучих ямар ч боломжгүй юм аа. Гижитэл яг хэдхэн жилийн дараа 1946 онд тийм нэг сонин далайн залхах шиг зөөлхөн биетэй амьтдын фасилыг олоод энэ нь 580 сая жилийн өмнө буюу Кембри үеэс өмнө амьдарч исэн төрөл зүйл гэдгийг нээлтүүлчихэж байгаа юм. Яг нэг талаараа бол Кембри үеэс өмнө амьдрал байсан гэдгийг баталж байгаа неодарвинистуудын сайн мэдэм шиг боловч нөгөө талаараа зөөлөн амьд бид чулуучих боломжтой гэдгийг баталгаа буюу неодарвинистуудын өмнөх шалтгаыг нь яцаагаад тэгвэл бус нь хаана байгаа юм бэ те. Нөгөө комплекс оршихууруу баг багаар хувьсж байгаа завсрын тэр хагас комплекс зөөлөн биетүүд нь хаашаа орчваа гэдэг шашныхны аргумент ч гэсэн давхар хүчрхчээд ирж байгаа юм л да. Тэр залхааг бол ерөөсөө комплекс организм руу хувьсж байгаа шинжгүй нэг тийм нэгэст маягийн доод түвшний төрөл зүйл байсан юм шиг байгаа. Тэгэхээр яг түрүүний хэлсэн аргумент руугаа буцаад ороод организмууд нөгөө доод түвшний байж хахад нь яг Кембри үед тэднэрт нэг тийм гадны хүч нөлөөлөнгүүтэй дээд түвшний организмууд болгож бүтээсэн гэдэг. Тийм супернатурал шашны маягийн тайлбарыг илүү үндэслэлтэй болох болтор байсан гэсэн үг. Тэгэнгүүт неодарвинистуудын төвшүүлж исэн хоёр дахь том аргумент нь юу байсан бэхлээр тэр завсрын төрөл зүйлүүд маань чулуушууд хэтэрхий жижигхэн байгаа юм биш үү гिजिтэл 1954 онд бас л бүр бактерийн фасилыг олоод манай эдийг тухайн үед бол бүр улам л эвгүй байдалд оруулаад ирж байгаа юм л да. Гэхдээ яг өнөөдрийн шинжлэх ухаан бол энэ аргументуудад юу гэж хариулдаг вэ гэхлээр өмнө хэлсэн шиг зөөлөн биетүүд бол барагтай чулуужиж фасил үлдээхгүй. Ганц тэр далайн залхахыг маш бага магадлал тохиоллоор фасил үлдээлээгээд тэр нь бусад бүх зөөлөн биетийн фасил олдох ёстой гэсэн үг шилтэй. Тэглээж тэр ганцхан далайн залхахыг Кембриэс өмнөх үед амьдарч исэн бүх амьтдыг шууд төлөөлнө гэж бас юу байх вэ гэл нөгөө одоо ч гэсэн янз бүрийн доод түвшний амьтд бол бидэндээ зэрэгцэл орчиод нь штэ. Бас нэмээд тэр хэдийгээр тэр амьтдын фасил нь олддгүй ч гэсэн хөлийн мөр нь бол хаасайгүй байж идэг. Тэгээд тэр хөлийн мөрний хэлбэрээс нь анализ судалгаа хийгээд үзэнгүүт яг л Кембри үеийнх амьтдын үг гэж хэлж болох үс төрөл зүйлүүд гарч ирдэгэ гэх маягаар эргүүлж ницаад юм байлээ. За фасил олдрууд бол нэг иймэрхүү. Энэ асуудал тэгэхээр 1960-аад он хүртэл неодарвинизмд нэг том толгойн өвчин байж байгаад баг багаар шийдэгдэж учраа олж эхэлж исэн гэсэн үг. Харин тэгсэн чинь 1966 онд неодарвинизм дараагийн нэг том дайралд орж ирсэн. Одоо ч гэсэн хувьслын онлыг үүсгэх хамгийн хүчтэй аргументуудын нэг басаар ирсэн. За юу асан бэхлээр тухайн үе бол яг нөгөө компьютер модонд орж исэн хүн төрөлхтөн мэдээллийн технологи 92 шилжиж эхэлж исэн байхгүй юу? Тэр үед MIT, Harvard зэрэг нэлээд том сургуулиудын хамгийн шилдэг компьютерийн ухаан математикийн оюутнууд ДНХ-г компьютертэй адилтгаад нэг тухгүй тооцоол гаргаж ирсэн. Нэр ташимтай хэлэхэд 1953 онд ДНХ нээж илрүүлэхдээ ген гэдэг зүйл чи яг нөгөө неодарвинистуудын хэлж ирснээр олуулаа нийлж комбинац үүсгэж ижил янз бүрийн шин чанард үүсгэх юм байна гэсэн. Неодарвинист талын гол концепц нь бол бүр молекулын түвшинд батлагтаад ирсэн байдаг. Тэгэхээр яг тэрний дараахан гэсэн үг л дээ. 1966 онд нөгөө компьютерийн ухааныхан чинь ДНХ доторх химийн ACTG гэсэн мэдээллийн элементүүд байд юм байна штэ. Тэр элементүүдийг яг компьютерийн техник гэсэн зарчимтай адилхан байдлаар ажилтгийг нь анзаарсан байгаа. Амьд биетийг үүсгэж байгаа наа ДНХ гэдэг зүйл чинь ерөөсөө л код юм биш үү дээ. Наа ДНХ чи ер нь явж явж манай мэдээллийн технологид хариалагдахар зүйл байсан байж тээ тэ. Тэнгүүд компьютерд бол код жоохол өөрчлөгдөх систем тэр чигээрээ алдаа заагаад ажиллахаагүй болдсон штэ. Гэтэл ДНХ доторх код өөрчлөгдөнгүүд шинэ мутац үүсээд шин чанар бий болгоод байгаа нь хамгийн ойлгомжгүй байна. ДНХ дотор шинэ мутац үүсгэхийн тулд шинэ протеиныг үүсгэх ёстой буюу үүний тулд ДНХ маань дотроо ямар ч дүрм синтаксын алдаагүй хуучин кодтойгоо зөрчилдөхөөргүй төгс ажиллах цоо шинэ функц, цоо шинэ мөр кодыг нэмж бичих ёстой болно доо. Тэнгүү тэр протеиныг шинээр үүсгэхэд дунджаар 20 өөр төрлийн 300 ширхэг амин хүчил яг зөв дараалалаараа байрлах ёстой буюу
Зүйрлүүлээд хэлэх юм бол чи нэг 300 үсэгтэй кодыг нүдэн анжгаад keyboard-ны чинь үсгийн байрлалыг солилцсон байх хэрэгтэй шүү. Ямар ч алдаагүйгээр 300 үсэгтэй кодыг бичих ёстой болно гэсэн үг. Чи нэг л алдах юм бол дахиад бичнэ, дахиад эхлэх болгонд чинь keyboard-нуудын чинь үсгнүүдийн байрал дахиад солигдно гэсэн үг. Энэ зүйлийг амжилттай гүйцэтгэх магадлалын тооцоод үзэнгүүт хэтэрхий том тоо буюу хожим илүү наривчлалтаагаар 10-77 зэрэгт нэг л тохиолдох магадлал гэж байгаа байхгүй юу? ертөнцид одоо нийт 10-80 зэрэг орчим атом оршдог штэ. Тэгэхээр би жишээлбэл нэг атомыг улаанаар будаад бусад атомуудтай холингуудаа тэр бутсан атомынхаа координатыг ертөнцөөс хайж олох гэж оролдохтой баг адилхан шавхан маш өчүүхэн магадлалаар л шинэ барьтаа үүсч бий болох боломж байдаг гэсэн үг. Ингэж ижил нэг ганцхан амьд бит ганцхан удаан мутацид орж хувьсах нөхцөл нь бүрдэнэ гэхээр одоо ийм магадлал бол хэдэн сая жил байтугай ертөнцийн нийт нас буюу хэдэн тэрбум жилийн хугацаанд ч тохиолдох боломжгүй шахуу үлгэр юм аа. Нэгсэндээ тэр компьютерийн оюун ухааныхаа юу хэлэх гээд байна вэ гэхээр ДНХ-д тэр код тохиоллын магадлалаар бичигдсэн биш, тэр кодыг ухамсартайгаар бичсэн нэг зүйл байна. Нөгөө нэг бүтээгч бурхны асуудал руу буцаад орж байгаа гэсэн үг. Тэгээд нэрээ анзаарах юм бол энэ асуудал нөгөө simulation онл гэж ярьдэн штэ. Бидэд бол ChatGPT шиг хин нэг бүтээгч үүсгэсэн орчиндох бүтээгчийн бичсэн кодууд юм аа гэд. Яг хэрэв тухайн үед компьютер өөр тийм л яг өнөөгийнх шиг дээд түвшинд одоо simulation онлын онлыг ярих сэдлийг өгч өдөөх үз түвшинд байсан бол ялцчгүй тэр санаа давхар дурддагтал байсан байх л та. За мэдээж тэгэнгүүт биологчид, философчд бол дугаа суугаад байхгүй. Эсрэг нэгцаалтыг нь ч гэсэн өгсөн. Товчхондоо та нар математикчид компьютер ухааныхан бол биологийг ерөөсөө ойлгохгүй байна. Хувьсэл гэдэг зүйл чинь яг зориггүй ч гэсэн ямар ч мууч хүрээгүй тийм эмх замбраагүй рандом магадлалууд бол арай биш юм аа. Байгалийн шалгарал гэдэг шүүлтүүрийг та нар ерөөсөө байхгүй юм шиг тооцохгүй мартаа яваад байна. Байгалийн шалгалт тэр кодыг чинь шүүгээд хэрэггүйнүүдийг нь хасаад явчихж байгаа болохоор хамаагүй өөр магадлал гарч ирнэ гэсэн үг л дээ. Төрөний нөгөө нүдэн анжаагаад код бичдэг зүйлэл рүүгээ буцаад орох юм бол хин нэг намайг эхний үсгээ зөв биччих юм бол хэлж мэдэгдэнэ гэсэн үг байхгүй юу? За наад үсэг чинь зөв шүү, битгий арилахаараа дараагийн үсэг рүү ор гээл те. Түүнээс шиг бол нэг л үсэг алдчихвал бүгдийг эхнээс нь дахиад бичээд авах тийм утгагүй магадлал бол биш гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хувьсэл гэдэг зүйл нь зүгээр нэг механик кодны алгоритм шиг биш, хиймэл оюуны алгоритм шиг өмнөхөөсөө суралцаж өмнөх үр дүнгээ хадгалах цашмаар ажилтгаал гэсэн үг. Хиймэл оюун ухаан гэснээс нэрээ хиймэл оюун ухаан сурахад ашигладаг эволюцийн алгоритм гэдэг аргыг 100% неодарвинизмээр суурилж хийсэн байдаг. Яг довчхон тайлбарлах юм бол маш олон рандом код модулуудыг үүсгээд хооронд нь ашигын үр дүнгээр өрсөлдүүлчихэж байгаа юм. Тэгээд аль илүү ажиллаж байгаа хамгийн ашигтай кодуудыг нь хооронд нь нийлүүлж үржүүлээд код үржүүлнэ гэдэг нь яа гэсэн үг вэ гэхээр функцүүдийг нь хооронд нь сольж холиос илгээ хийнэ гэсэн үг байхгүй юу? Нэгсэнтэй сайн кодуудыг олон хувилбараар хольж туршиж үтсээр байгаад улам сайжруулж явсаар байгаад хэдэн мянган туршилтын дараа дахиж юуг нь хольж солих шаардлагагүй хамгийн үр дүнтэй байгалийн шалгар шиг тэр бүх фильтрийг нь давсан код үлднэ. Ийм төгс шахуу модулийг бол программист өөрөө шууд толгоогоор бичиж чадахгүй. Энийг ашиглаж байгаа хамгийн том жишээ нь бол NASA-гийн хиймэл дагуулын антеннуудын дизайныг бол 100% аргаар гаргаж ирсэн байт юм байлээ. За тэгэхээр ер нь бол дарвинизм гэдэг онол бол ерөөсөө ганц биологийн өмч биш, дэлхийд ирэх бүхэл системд одоо орчин ертөнцийн хаач ажилдаг суурь алгоритм юм биш үү гэсэн универсал дарвинизм гэдэг онол ирчээ авч эхэлсэн байгаа байхгүй юу? Неодарвинизмын дараагаас. Дарвинизмд бол ер нь бишгнийхэнд хэлсэн шиг гурван хол үндэс нөхцөл байгаа шүү дээ. Нэгт юмс хоорондоо баг зэрэгээр ялгаатай өөр байх хэвээр. Хоёр тэр өөр шин чанараа тодорхой хэмжээгээр дараагийн үедээ удамшуулдаг буюу ген эдэр шиг тийм мэдээлэл хадгалагдах функц байх хэвээр. Гуравт тэр шин чанаруудыг ямарваа нэг шалгуураар шигшиж фильтрддэг байгалийн шалгар шиг тийм шүүлтүр байх хэвээр бас тийм. Ердөө энэ гурван нөхцөл бүрдсэн байхад л хаанч ямар ч систем дээр үргэлж хувьсэл явагдах нь баараггүй байна. Энэ гурван нөхцөл байхад юмс хизээд энгийнээс комплекс руу тэмүүлэх хуйлтай гэсэн үг бүр. Энэ универсал дарвинизмыг хамгийн их алдаршуулсан хүн бол Ричард Докинс гэж хүн байгаа юм. Манай хүн бол амиа хичээсэн гэнгээд би бүр нэг дээр стори хийжсэн да намайг ажи дээрээ дагж ирсэн хүмүүс л мэдж байгаа хаа. Манай хүний номондоо бидний сайн мэдэх мим гэдэг ойлголтыг анх гаргаж ирсэн байдаг байхгүй юу? Биологийн шин чанарыг хулбарл цааш нь удамшуулдаг зүйл бол ген буюу жин гэсэн штэ. Харин нийгмийн шин чанарыг хулбарл соёлыг нь цааш нь удамшуулдаг мим гэж зүйл бас байд юм байна гэж Докинс үзчихсэн байгаа. Тэгэхээр яг Докинсийн мим гэдэг ойлголт бол бидний мэддэг мимээс хамаагүй өргөн хүрээнд одоо соёл урлаг, идеологи сэтгэлгээ, шашин хүндрэлтний ер нь л нийгмийн хувьсалтай холбоотой юу л байдгийг тэр бүх мэдээллийг хадгалж удамшуулж идэг зүйл бол мим юм а гэж үзчихсэн. Гэтэ яг ер нь бидний мэддэг мим ч гэсэн зарчим нь бол бас л тиймэрхүү шүү дээ. Яг арай жижиг концепц өрөөд яригдана л та.
тийм огшин утгаар соёлыг хулбарж цааш нь удамшуулан түгээдэг те. Нэг хүн гой санаа гаргаад мем хийлээ. Алдартай болчих юм бол буюу хүмүүсийн тухайн цаг үед хошин мэдрэмж гэдэг тэр нэг байгалийн шалгар шиг зүйлийг давчих юм бол илүү их хулбарлагдаад цаашаа илүү их удамшигдана. Тэгж удамшигтаа ч гэсэн яг байгаагаараа биш өөр хин нэг нь тэр мемийг баг зэрэг өөрчлөөд гачрлаад хулбарлангууд тэр дундаас бас л хошин мэдрэмжийн шалгалыг давч чадсан илүү сайн шилдэг хулбар нь цаашаа дахин удамшигтаад нэгсэндээ хуулбарыг нь хуулбар бүтээгдэн гэх маягаар мем культур бол бас л дарвинизмын зачмаар ажилтдаг болж таарч байгааз. Давкис хийж байгаа мем чигс яг тэрэн шиг гэхдээ илүү том агуулгаараа хүн төрөлхтний нөө ясвартгун үнлэмж үнцэн сүсэг бишрэл үнэн зөв бүгдээрээ мем гэдэг тэр нийгмийн мэдээллийн хадгалагч нэгчээр л цаашаа хүний оюун ухаан руу дамжиж удамшд юм байна гэдгийг гэсэн тийм онол гаргаж ирсэн. Давкинсыг гаргаж ирсэн хоёр дахь гэжтэй ер нь нэгтгэн тахгүй юу. Хамгийн гол санаа нь бид нар генийг удирддаг биш, ген биднийг удирддаг гэсэн маш сонирхолтой үнцэг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр хувьсэл гэдэг тоглоомны жинхэнэ оролцогч нь тухайн амьд биетэй организмууд ерөөсөө биш, түүний доторх ген юм аа. Зөвлөлөд хэлбэл би жишээ шатар тоглолцлоо гэж бодоход тэр шатрыг тоглож байгаа жинхэнэ тоглогч нь огтоосоо ноён ч юм уу, шатрын бусад хөлгүүд аль нь ч биш, тэднийг удирдах байгаа, нүүж байгаа би л өөрөө харна штэ. Тийм болохоор би эцсийн дүндэл хожижээвэл альч хөлгөө золиослж альч тактик стратегиар тоглосон болно. Тэнгүүд анзаарах юм бол байгаль дээр ч гэсэн тиймэрхүү үзэгдэл байдаг. Жишээ нь зарим амьтад сүргээ аврахын тулд өөрийгөө золиослно, өөрийн хоолноосоо хугасалж бусдаа зориулж өгдөг ч гэдэм юм уу. Тэгэхээр амьтдын гаргадаг тэдгээр альтруист үйлдэлтийн цааш шалтгаан нь яг хожлын төлөө өөрийгөө зориулж байгаа шатрыг хөлөх шиг эцсийн дүүдээ ялж амьд үлдэх гэсэн тэр гений цэвэр хүслээс тэмүүлэлээс олбалтай гэсэн үг. Яагаад гэвэл тоглогч нь ген учраас. Өмнөгчдөр ярилцсан нэг сэдвэн санаж ивэл бидний хамгийн цаадах хүсэл нь амьд үлдэх юм уу эсвэл үр удмаа үлдэх юм уу? Эсвэл өний чиглэлдэг шиг ялж хүчрхэгчих юм уу гэсэн асуулт гарч ирсэн дээ. Тэнгүүт хэрвээ хувьслын гол тоглогчийн амьд биетүүд биш тэдний доторх ген юм а гэд үзчих юм бол энэ гурван арилт гуруула огтлцоод ирнэ те. Ген цааш удамшна гэдэг чинь угаасаа амьд үлдэж байгаа бөгөөд мөн нэмээд тэр тоглоомдоо ялж байгаа хэлбэр нь болоо явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ номд бол бидний тэр нөгөө эмпати, симпатилыг өрөвч нандин зан чанарч гэсэн ердөөл тэр ген гэдэг зүйлийн тоглоомыг тоглож буй нэг тактик стратеги л олж таарах гэдэг юм. Kin selection буюу садан төрлийн шалгалт гэдэг нэр томьёо бас энэ номоор гарч ирдэг. Яг нь энэ номоос өмнө байсан л та. Гэхдээ энэ номоор илүү олон танигдсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр амьд биетүүд бид нартэй генийхээ хувьд илүү ойртох тусам бидний тэр эмпати бусдыг өрөвдөх сэтгэл маань илүү хүчтэйгээр мэдрэгдэж эхэлдэг гэж байгаа юм. Одоо жишээ нь нэг хорхой болон нохоо хоёр тагчлаад хэвчих юм бол бид нар нохоод л төрөж туслана шүү дээ. Яагаад гэвэл нохоо нэгт хөхтэй амьтдаг. Хоёрт гэрийн тэжээвэр учраас бидэнтэй биологи буюу гений өвдөж тэр нийгэм буюу мими өвдөж тэр илүү ойр учраас бидний эмпатид маань илүү нөлөөж илүү өдөхс хүчтэйгээр өдөөж ийн гэсэн үг. Харин нохоо хүн хоёр тавшаад хэвчээвэл ихэнх нь хүн туслахыг оролдох бах. Генээ илүү ойртуулаад гадаад хүн Монгол хүн хоёр гэх юм бол Монгол хүндээ төрүүлчих гэдэг юм уу. Эсвэл рандом Монгол хүн гэр бүлийн маань гишүүн хоёр гэх юм бол мэдээж гэр бүлийн гишүүнтэй гих мэтэр гений үед бөгөөд мимийн үед бидэнтэй ойртох тусам тэр зүйл бидэртээ төстэй генийг агуулгах тусам хэдүүлэнгийч эмпати улам хүчтэй өдөөгдөж альтруис шин чанар маань улам ихээр товоож гарч ирдэг буюу альтруис зан чанарын маань хамгийн цааш шалтгаан нь ген хувиа хичээсэн ген гэдэг зүйлтэй л холбоотой гэсэн үг. Би ихтэй энэ номоор бүр дараа нь тустай бичлэг хийн айгүй сонирхолтой сэдв. Өнөөдрийн бичлэг бол яг угаас унширсан болохоор энэс илүү яриад явах те. За тийм 91 бичлэг маань дуусах шат руу орж ийн дөө. Хамгийн сүүлд нь йод дарвинизмынхаа яг нөгөө биологийн чиг баримжаа орчин үед хаашаа хандж байгаа талаар газ хайлтд орчих гэж бодлоо. Гений салбарт бол 1990-с 2000 оноос эхлээд нэг шинэ бүүм болж мейнстрим болж байгаа нь эпигенетик гэдэг салбар юм байлээ. Энэ нь юуг батлаад байна вэ гэхээр хэдүүлээ гадаад орчны нөлөө хоол хүнс стресс зэрэгсээ шалтгаалаад ген нь бүтцийн хувьд яг хэвээр байсан ч гэсэн гений ажиллах зарчимд нь өөрчлөлт орох боломжтой гэдгийг нийжлүүлсэн байгаа. Нэгсэндээ ДНХ бүтцийн хувьд товсож өөрчлөгдөж мутацдана гэдэг бол түрүүн ярьсан шиг мэдээж маш олон мянган жил сая жилийн хугацаа шаарддаг төвхтэй зүйл учраас хинч генээ байн солиод өөрчлөөд байж чадахгүй ч гэсэн гений унтрааж хасаадаг одоо аль генээ илүү түгээмэл илэрхийлэх үү, аль генээ итгэхгүй байх вэ гэсэн тийм нэг свич унтраалгын маягийн систем бидэрт байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл ДНХ гэдгийг чипүү буюу хардвер ингээд зүрлүүлээд тэр хардверийг контролдог жишээ нэг NVIDIA control settings гэдэг юм уу байдаг та. Тэрүүгээр бол хэдүүлээ чипүү маань одоо Max-та хэдэн FPS үзүүлэх үү, shader texture өдрөө хэрхэн гаргах үү, CPU-тэйгээ ямархуу байдлаар уялдаж ажиллах уу гэдгээд тийм софтвер маягаар системийн тохироонуудыг хийдэг те. Яг тэрэн шиг би жишээлбэл хэрэг багасаа эцэг гэхээсээ хайр халамжаар дутагдаж өсвөл миний стрессийг зохицуулагч ген маань илүү идэвхжээд
Хэдийгээр ген уул нь бол бүтцийн хувьд энгийн үнээс ямар ч ялгаагүй ирүүлж гисэн үйл ажиллагаа системийн хувьд гажуудаад тийм төрөлхийн социопат, сайкопат хүмүүсээс ялгаагүй байдалд орох боломжтой болоод ирнэ гэсэн үг. Гэвч яг энэний талаарх туршилт бол хархан дээр л батлагдсан байгаа гэсэн. Харин хүний хувьд батлагдсаныг туршилт нь ингээд жирэмсэн эмэгтэй бие давхар байхдаа нэлээд өсөж байгаа төрх юм бол хожим тэр хүүхэд нь хоол боловсруулалт метаболизмын асуудалтай өөхөө боловсруулж чадахгүй ч гэдэм эсвэл өөхөө биедээ илүү шингээх тэмүүлдгээс шалтгаалаад чихрийн шийчин зүрхний өвчнүүд дөртөмтгий болдог гэдгийг олон жилийн судалгаагаар бас баталсан байт юм байлээ. Ингээд харах юм бол бүр эртээ тийм нөгөө Ламаркийн анааш хүзүүгээ сонгохыг хүсэнгүүт нь хүзүү сонгогдно гэдэг онл ч гэсэн зарим талаараа ортой болоод ирж байгааз. Гэх мэтчлэн Дарвинизм бөгөөд төвслийн онол бол улмал хүрээгээ тэлж байгаа улмал гүнзгийгээр судлагдаж яг л нэршгэ ховссаар байгаа тийм шинжлэх ухааны онол юм аамаа. За тийм. Тэгээд өнөөдрийн бичлэгийг бол ингээд дуусгая. Ярих юмнуудаа бол ярих чухал юмнуудаа бол ярьчлаа. Яг өнөөдрийн сэдвийн хувьд биологийн буюу нөгөө нарийн шинжлэх ухааны онлын концепт айгүй их ярьсан болохоор би мэдээж мэрэгчлэн биш болохоор янз бүрийн дэтейлийн алдаа бол байхыг үүсэхгүй. Гэхдээ ерөнхий агуулгаар бол гайгүй байх гэж найдаж байна. Бас хэдэж шалгасан болохоор тийм. Тэгээ миний early access-ийг сонсож байгаа бүх сонсогчдод тусгаалan маш их баярлалаа. Дараагийн бичлэгтэр юу оруулах бол хараахан шийдэг байна. Тэгэхээр дараагийн контент бол сюрприз болж ирэх бах. Баяртай guys.